Энэ сон үсттэй. Энэ бол миний түүх. Би 1959 онд Төв аймгийн Сэргэлэн сумын ээж хайрхан хэмээх газарт 5 хүүхэдтэй айлын 4 дахь охин болон төрсөн. Залуу насны минь түүх цэргийн оюутлын үйлдвэр төмөр замтай бат гагнагдсан. (1976) оны тэр нэгэн зун. Би үсээ 2 сүлжсэн 16 настай танхилхан охин байлаа. Чухам тэрл үед би амьдралынхаа хантайгаа харц тулгарч хайрын өчиг хэлгэсэн юм. Гинэн цайлхан хүүхдийн цагаахан сэтгэлээр бид хөдлөлдсөн алгасаар 2 жил нүд ирэмхийн зурт өнгөрсөнс. Гэтэл тэр минь нэг л өдөр эрд цэргийн албанд мортож би 3 жил түүнийг амьсгаа даран хүлээсэн юм. Үерхэн дассан 2 жилийн нандинан утахгүй ирэндээ чимэн хинэн итгэлийн өвөртлөн 300-ыг үзсэн. Хөөе. Юу ээ? За сайн явж байна. Оо за. За чиний газар За баярлалаа. миний газар чи явах хэрэгтэй учраас За. амжилт хүсье. За баярлалаа. Даяа төлөв хадамаар яваад ирлээ да. За баярлалаа. Баярлалаа хэнтэй баярлалаа. Ямар гоё учрал вэ? Яг залуу насны учралсгэл харагдчихжээ шүү. За тэр өнөөдөр чи 40 хэдэн жилийнхээ амьдралын үхт өгөөс энэ тайзан дээр энэ хамт олон өнөртөйхөө дэргэд ярьж хөөрч сайхан суух азтай мэт тохиосон байна. Тийм байна. Баяртай байна. Анх би нөгөө 76 оны 6 сард би очив шүү. Тэгээ би тэр нэг чи санаж нэг юм эргүүлдэг ходог байдаг гэсэн. Тийм. Эргүүлдэг ход. Тэр ходгон дээр би нэг очиод ганцаараа очиод ягаад ч очих юм сонирхоод очиод ингээд тэр юуг ингээ эргүүлэх гэ ингээ байж исэн чинь яг чи явж исэн байхгүй. Тэгээ одоо ийм цагаан өсвөтэй цагаан гуталтай те ийм дан дээл юмтай. Яг тэгэл дотроо бол за одоо миний амьдрал энд явж ин та гэдэг ч юм уу яадаг чинь мэдрэмж ч юм аашаа дагуулж харчаад тэгээд маргааш нөлөө нөгөөдөр би удаагүй танаад очсон шүү дээ. Очиод нэг айрыг майрыг уугаад Чи яаж санаж нөгөө нэг манад очиод айрыг уугаа суужсэн чинь гэнтхэн тэгсэн шүү дээ. За би унагныхаа толгоор айрыг уунаа гэдгсэн шүү дээ. Тэгсэн чи ах чамааг ийм том манад ийм том 2 литрийн ийм том хул үйдэг гэсэн шүү дээ. Тэгсэн чи тэргээр айрыг өгөөд ах чам. Чи юу гэнэ чи унагныхаа тоогоор уун гинэ гэд. Тэгээ тэр үед чи манайх нөгөө 8 гүү иржсэн шүү дээ. Тэгээд тэр унагны тоогоор өгсөн чи чинь сүулдэ халаад 8 уусан шүү гэ. Уус 8 уусан 8 уугаа сүулдэ халаад 16 литр айрыг чи. Тэгээ сүулдэ халаад унтаад өгсөн. Тэгсэн чинь нилээ орой арай нар орохоос өмнө тэгсэн чинь одоо нөгөө аав чи ирээд үгүй энэ миний хүү одоо яасх юм болоо унтчих чинь танаад гэж юм. Тэгсэн чинь аав тэгсэн. Өө танаа хүү чинь манай унагны тоогоор уун гэж ам алдаад тэгээд хүү маань айрыг өгөө наац чи халтсан унтж байгаамаа гэж үлээ. Тий наашир гээд дуудана. Одоо яах гэж байгаа юм бол гээд очсон чинь сарвчин дотроо орсноо. Маа гээд нэг 54 өгчлээ. Нэг балтай өгсөн шүү дээ. Тий тэрийгээ санаж байна уу? Дахиад ичээрээ гээд. Тий. Тий одоо санаж байна. Тий 54 өгөөд ингээ маа гээд би чинь гिचнээ баярлав. За намайг орхиод явна гэхэлэр чамд ямар санагдчихив? Энэ маань одоо хүлээх юм болоо хүлээхгүй юм болоо гэж бодогдчихив. Тэгээ тэр 3 жилийн чудан нутны тэрийг чинь бол нэх бодохгүй. Яваад ингээд маргааш хэд тоног хүрээд ирэх юм шиг санаагаар л ингээд яваад яг оччихлоо зэрэгэл хоох. За тэг хүрээд ирээсэ ямар ч байсан хурдан уулзаадах юмсан. Тэгээ нэг ингээд
ашууны хүрээд ирэнгүүт цааш болж игэл хагас өдөр ирээ бүтэн сар өдөр ирээ гэж юм. Тэгтгэл байсан. Хаяа нэг тоглоо сахилгагүйт нь л те тэр үед чинь нөгөө хүүхдээдэг болоод юм. Одоо би чамаас болно гэхээр манай өвгөн ч өөлнө. Ажил амьдралын гараа минь цэргийн оюутлын үйлдвэрээс эхэлсэн ч хувь тавилан минь намайг төмөр зам руу хөтөлсөн юм. Оёо шаглаа, үйл урлалаар л энэ насны амьдралаа төсөөлж явсан би насны ханаа даган бүгдийг шинээр сонгон эргэлзээгүйгээр өөрчилсөн юм. Би замчин болсон юм. Бид хоёулаа гал голомтоон бадраалаа. Бид хамтдаа гам замчид боллоо. Оюутлын машин минь замчны алхаар солигдлоо. Орчлонд анхны өрмөн мэндэлж амьдрал буцалж эхэллээ. Ийм л төөрөг заяаны учирлаар би төмөр замчин болж 27 жил хантайхан хамтдаа хөдөлмөрлсөн юм. Би тэгвэл зэрэгт байхгүй жилийн хугацаанд тэргээс халагдаад тэгэл одоо ханигаа чамаага өөртөө адилхан төмөр замчин болгоно. Одоо энэ байгууллагын нэг гэр бүлийг нэгээр нэмээд тэгээ одоо хүүхдтэй олон сайхан үр хүүхдтэй болоо цаашдаа сайн сайхан амьдрнаа гэдэг бодолтой л би явж байгаа л халагдаад ирээл яг тэр бодсноороо болоод чи хоёрын заяа замны хэлээд тий одоо тэр хооронд чинь одоо энэ зах зээлийн одоо янз бүрийн шилжилт хөдөлгөөн юм хүм ингээд болоход тэр болгонд одоо байгууллагынхаа л өмнө төшиг ээлийн уянаар бас ингээд давж гараад өнөөдөр ингээд сайн сайхан суугаад ажиргалтай ингээд амьдраад ач зээ нэрийг одоо өнөөдөр ингээд олноор нь тойруулаад суучаад сайн сайхан амьдарч байгаа бас чиний ач уу юм. Одоо энэ Улаанбаатар төмөр зам гэж маш том айл өрх байгууллагын их том хүүхдийн гэрч болоод одоо живтэр чинь 43 замтай байхад нь ороод 50-аар нь солиод 65-аар нь солиод энэ олон өртөө шинэ өртөө зөвлөгийг бүгдийг нэгт нь гар бие оролцоод хөлс өвчөөд услуулад сайхан хүүрнээ сууж байгаа шүү. Энд чи одоо бөө аз завшин шүтээ алтан сарын замын буян төмөр замын буян гэдэг чи ямар гоё. Өдөө болтол ингээд хоёулаа өнөөдөр хүртэл яриа сууж байгаа. Сайн сайхан үгүй бодлоо. Одоо чи миний амьдралын хамгийн үнэтэй ганцхан амьд зүйл. 1080 хоногт урт удаан бүтэн 3 жил намайг хүлээж одоо миний бүхэл энэ амьдралын тулах байгаа нөмөх төшиг болоод ингээд өдөө болтол ингээд цуг явж байгаа. Анд байнга баярлж явдаг, маш их баярлдаг. Дахин хэлье. Өнөөдөр л хэлж сайн хэлж авъя. Би ч бас сантай хайртай шүү. Хоёулаа өөр хүүхдтэй урт насалж удаанд жаргаж явнаа. Өөр хүүхдүүдэд харагдаж явна шүү хоёулаа. За одоо тэгээд хоёулаа өнөөдөр тэтгэвртэй гарсан ч гэсэн одоо миний өгшөн одоо энэ ахмадны холбооныхоо чуулгахт одоо албан ёсныхын дуучин болоод олонныхоо донд ингээд дуу үжигтэй явж байгаа. Би бас их бахархаж байгаа жамаар. Nam